өдрийн минь. Би өнөөдөр та нарт Binance-ийнхаа нөгөө стейкинг хийх тухай цуврал бичлэгнийхаа бас нэг хамгийн бараг сүүлчийн тухай стейкингийг бараг хийгээд дуусч чинь сүүлийнх нь DeFi стейкингийн тухай хэлж өгье. За тэгэхээр түрүүчийн энэ миний бичлэгийг шинээр үзэж байгаа хүмүүс болохтой зэрэг Binance Bridge-ийн тухай миний плейлистэн дотор ингээд зөндөө бичлэгнүүд байгаа шүү хардаа. Миний плейлистэнд ороод Binance-тай холбоотой бичлэг гэсэн дотор одоо жишээлбэл би Binance Bridge-ийн Ethereum 2.0 стейкинг яаж хийх вэ? Тийм ээ. Энэ их чухал бичлэг байгаа. Binance Bridge-ийн Locked Savings болон лотын тухай гэдэг энэ бичлэг байгаа. Binance Bridge-ийн Act Invest хийх заавар гэдэг байгаа. Тэгээ тэрний дэтэл дээр бас энэ BNB Vault-ийн тухай байгаа. Тэгэхээр ингээд энэ стейкинг хийх тухай бичлэгнүүд ерөнхийдөө хамгийн сүүлийнх нь одоо ингээд DeFi стейкингийн тухай хийгээд ингээд дуусгах юм. За одоо хэдүүлээ энийг яаж хийх вэ? Юу гэсэн үг юм бэ гэдгийг би та нарт тайлбарлаад хэлээд өгөөтгий. За энд өөрнгээд дарангууд Binance өөрнгээд ингээд байж байгаа. За Binance өөрнгөнгүүд end savings гэдэг байж байна. End staking. За стейкинг дээр locked стейкингийн тухай би хэлээд өгсөн тийм ээ. Тэгэхээр одоо энэ Ethereum 2.0 стейкингийг хэлээд өгсөн. Тэгэхээр өнөөдөр би энэ DeFi стейкинг энэ дээр дараад тэгээд дарангууд чинь энэ гараад ирнэ. За DeFi стейкинг гэхээр би өнөөдөр зүгээр тайлбарлаад өгье. DeFi гэхээр нөгөө нэг юуны түрүүчийн бичлэгнээр би хэлжсэн тийм ээ. Төвлөрсөн бус бирж дээр одоо арилжаалагдж байгаа койнууд буюу токен. Энд дээр сайн анхаарч аваарай. Жишээлбэл төвлөрсөн бирж дээр койнууд, токенууд бол бас их хөөрхөн одоо болцол хангаж ээж тийм ээ. Нөхцөлийн болцлыг хангаж ээж орж ирж байгаа. Төвлөрсөн бирж дээр. Төвлөрсөн бус бирж чинь бол ерөөсө хинт ч одоо харьяалагдахгүй зөвхөн хувь хүн л одоо өөрөө тэр проект токенуудад койнд хөрөнгө оруулж өөрсдөө одоо зарж худалдаж авч ингээд зөвхөн нөгөө цэвэр хувь хүн өөрөө хариуцлага хүлээгээд тийм ээ ухаалаг гэрээ гэх юм бэ. Ухаалаг гэрээн дээр одоо блокчейн дээр суурьсан ухаалаг гэрээтэй тийм токен койнуудыг одоо зарж худалдаж авч хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр DeFi болохоор бас их харьцангуйгаар эрсдэл айгүй өндөртэй байдаг. Яагаад гэвэл тэрлөө бол ерөөсөө шинэ одоо мөхөл токенууд ерөөсөө хэдэн зугаараа орж ирж байгаа. Тэгэхээр тэр шинэ токенуудыг бид нэр сайн токен уу, муу токен уу, энэ хэдэн сар болоод алга болох юм, эсвэл хэдэн жил болох юм уу гэдгийг бид нар мэдэхгүй. Ямар одоо тэр ухаалаг гэрээн дээр ухаалаг гэрээгийн одоо юугийн тэр проектийн тухай бүх мэдээллийн сайн уншихгүй бол бид нэр тэр ямар токены тухай сайн мэдэхгүй. Тэгэхээр бид нар нэг өсөндөө эрсдэл хийж байгаа гэсэн. Өнөөдөр $100 байж байгаад одоо нэг 2-3 хоногийн дараа үнэ нь бүр унжихыг бид нар бүр алга болохыг ч үгүйсгэх арга. Ийм төвлөрсөн биржний одоо нэг тал нь айгүй сайн тал хинээс ч харьяалагдахгүй өөрөө одоо худалдаж авч зарж байгаа боловч нөгөө талаар айгүйх тийм эрсдэлтэй проектууд төрлөө орж ирнэ. За тэгэхээр мэдээж хэрэг DeFi стейкинг гэхээр бас л яг тэрнтэй ч адилхан. Эрсдэлтэй юмд бид нар одоо хөрөнгө оруулна гэсэн. За одоо тэгвэл ингээд хувь хүн ямар нэгэн проектод ямар нэгэн токеныг үнэн өсөх байх гэж одоо хөрөнгө оруулахаар айгүйх эрсдэлтэй тэгээд Binance өөрийнхөө харилцагч нарт одоо санал болгож байна. Бид нэр одоо та нарын өмнөөс ямар нэгэн проектод хөрөнгө оруулаад тэгээд дараа нь та нарт тэр хөрөнгө юу яасан амжилттай явагдсан орлогоноос нь амжилттай болсон энэ проектны орлогоноос бид нэрт хувь олгоно гэсэн ийм тохиргоо хийж байгаа гэсэн. Энэ бол би жоохон хардуу үгээр тайлбарлаж өгч шүү. Өөрөөр хэлэх юм бол энэ
Байнисийнхан ингэж хэлээд байгаа. Бид нар болохоор аль болохоор хамгийн найдвартай байх магадлал өндөртөө тийм проектэнд хөрөнгө оруулж байгаа гэх. Тэгэхээр би DeFi staking гэхээр би өөрийнхөө coin-ыг хадгалаад тэр миний хадгалсан coin-оор Binance ямар нэгэн шинэ проектэд хөрөнгө оруулалт хийгээд тийм ээ тэр хөрөнгө оруулалтаас нь бид нэр тэр проектэнд хэрвээ амжилттай явагдах юм бол бид эднэр хөрөнгө оруулалтнаас нь бид нэр юу авах нь хувь авах юм гэсэн. Тэр чинь бас тийм учраас одоо яг DeFi хийж яхад тэр дээдл дээр нь том анхааруулга байж байгаа. Тэрийг та нар сайн уншаарай. Би тэрийг гаргаад харуулаад. За энд байж хавда эрсдэлтэй гэдэг. Бид нэр одоо аль болохоор их сайн проектыг одоо юу яана хөрөнгө оруулнаа. Гэхдээ хэрвээ тэр проект маань одоо үр дүнгүй болох юм бол бид нэр хариуцлагыг хүлээхгүй л гэдэг одоо хэрвээ орчуулах юм бол тиймэрхүү юм байна. Гэхдээ зэрэг энэ дээр би энэ шинэ хүмүүс намайг дагаж явдаг учраас яагаад би ингэж жоохон удаад байсан бэ? Яагаад бичихгүй байсан бэ гэхлээр хүмүүс чинь энэ стайг өндөр юм тийм үү? Одоо айгу өндөр хөвтэй юм. Энэ рүү мөнгө оруулчихгээд оруулаад дараа нь юмыг яаж мэдгүй ингээс мөнгө алдах эрсдэлтэй байх учраас би ингэж удаад байсан. За одоо энэ дээр ингээ харагдчихээн хардаа. Би Binance-ийн BUSD-г яах нь хадгалах юм. Энэ алхтан зэрэг нөгөө хугацааг хадгална. Дуртай үедээ гаргаад авчина. 120 хоног болохоор 120 хоногийн хугацаатай хадгална. За 120 хоногийн хугацаатай болохоор энэ хувь нь өндөр байгаа 13.33. Гэхдээ энэ жилийн хувь гэж ерөөс ойлгож болохгүй. Хүмүүс тэр буруу тайлбарлаад байлаа шүү. Жилийн хувь гэж. Үгүй энэ болохоор нөгөө нэг коэффициентээр боддог. Би энийг нэг бичлэгэн дээр хилээд өгсөн байна. Тэгэхээр нэг ойролцоогоор хийдчихэд нэг 7-8 хоногтай л байж магадгүй. Сайн бодох юм бол. Тэгээ хэдий ч нэ олон хүн хадгалаад байхаар энэ хувь нь багасаад идэг. 120 өдрөөр. Хэрэв хугацааг хийчих юм бол хугацааг бол 321 юм. Тэгэхдээ энэ нэг ийм шарт тэмдэг байгааз би нүүсгэсэн. Энэ проектэд одоо жишээлбэл би Binance BUSD-г хадгалаад миний хадгалсан мөнгөөр coin-оор Binance One энэ проектыг одоо дэмжиж юу яа гэсэн байх юм тийм үү? Хөрөнгө оруулалт хийх. Хэрвээ энэ юуг ашигтай байх юм бол би энэ хувийн аавна гэсэн. Ийм учиртай. За тэгэхээр хэдүүлээ энийг хаана харах вэ гэвэл ингээд хэдүүлээ энд coin market дээр ороод харчих. Энэ үе чинь тийм ээ. Энэ. За тэгэхээр энэ одоо яг өнөөдрийн байдлаар бол $9.84-тэй явж байгаа юм байна. За тэгээд цаашаага энэ $9.84-тэй юу маань цаашаага яг ямар болохыг бид нар мэдэхгүй. Энэ өөрийнх нь үндсэн сайт юм байна. Тийм ээ энэ white paper ингээд энийг бол би түрүү хэлж өгч ирсэн. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар энэ үнийн нэг чарт нэг иймэрхүү явж байна тийм ингээд. Тэгэхээр энэ coin-д Binance яаж хөрөнгө оруулалт хийгээд тэгээд би тэрнээс нь хэрвээ энэ ингээд юутай сайн амжилттай сайн энэ проект явагдаад энэ coin-ийн үнэ өсөд байх юм бол надад хувь нь сайн орж ирэх нь шүү дээ. Тэгж л ойлгох хэрэгтэй. Гэхдээ би мэдээж хэрэг өөрөө яг энэнд хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа учраас та нарт өнөөдрийн хувьд бол яг тийм юм байна гэж хэлж мэдэхгүй. Зүгээр яхад туршилтын журмаар хийчээ тэгээд нэг сарын дараа харж болох юм. 30 хоногийн юутай ямар юм бэ? За одоо жишээлбэл энэ байгаа юм. Би энийг бол мэдэхгүй ямар ч coin энэ проект ашигтай ч яах юм уу ашиггүй ч яах юм би мэдэхгүй. Тэгэхээр ямар ч байсан доошоо хэдүүлээ хараа ямар юмнууд байж гинэ. За энэ Ethereum одоо энэ проектэнд бол нэлээд их гайгүй юмнууд хийж өгч байгаа юм байна л да. За тэгээд ингээд цаашаа BNB болохоор энэнд хийцэн байна. Энийг нэг проект байна. Энийг дахиад хэдүүлээ энд харах юм бол тэгэхээр энийг за одоо энэ ингээ гараад ирнэ. Энэ үү BS. Энэ бол одоо хямдхан юм байна л да. Одоохондоо өнөөдрийн хувьд бол ийм үнэтэй юм байна. Цаашаа одоо хийд болох юм байгаа мэдэхгүй бас энэ проектаа за энэ юу нээж чинь price нь ийм эхлээд бол энэ дээрээс хийсэн юм байна. Үндэ бол үнээс хавлахаа бол тийм ч амар их биш юм байна л да. Гайгүй юм байна. Гэх мэтчлэн дээр
Ингээд хараад байна. За тэгвэл одоо хэдүүлээ нэг хараад тий. Энэ дээр болохтон зэрэг ямар ч хугацаагүй байна. Энд нэг юм хэлэх юм биш үү? Нөгөө нэг зүгээр энгийн стейкинг хийхэд одоо 60 хоног хийгээд тэгээд 30 хоногуудаа за боли гэд гаргаад авчихсан зэрэг 30 хүртэлх хоногийнх нь хүүгийн хувийн өгөөд 30-аас хойшхын өгдөггүй ч юу л нэг тийм байд шүү. Энэ дээр бол ерөөс юу ч өгөхгүй юм билээ шүү. Хэрвээ 60 хоногоос дуусгалгүйгээр авчих юм бол тэгэл ямар ч ашиггүй. Тэгэхээр ямар ч байсан би энийг нэг хараад тий. Энэ болохтан зэрэг ямар ч хугацаагүй юм байна тийм ээ. За стейк now гэд хэдүүлээ хараад тий. За ингэнгүүт минимал гэн хэд вэ? Одоо хамгийн хадгалах доод хэмжээ уг нь гайгүй юм байна тий. За хэдүүлээ тэгвэл ингээ. Надад хэд вэ? 0.16. Хэрвээ ингэх юм бол хэд вэ? Хараад. Ингээд өнөөдөр 4 сарын 18, 4 сарын 19-нд дуусах юм байна. За ингээд зөвшөөрөөд энэ жоохон дээш нь болгоотой бай. За хамгийн доод тал нь ийм хувьтай юм байна. Тэгээд дараа нь хамгийн дээд талдаа 500 юм байна. За тэгэхээр энэ 0-ыг арай бага ч юм уу? 0.5 хичүүл яа гэвэл ингээ. За тэгээд би 4 сарын 19, 4 сарын 20 гэхэд би та нарт юу болгоо гэдгийг хэлж өгнө. Тэгэхээр би 0.05-ыг одоо энэ DeFi staking-д хийчихье. За confirm. За ингээд би нэгэсэндээ хадгалчихлаа. Тэгээд энэ маань маргаашаас эхлээд миний spot руу орж ирэх юм билээ шүү. Spot wallet руу орж ирээ. Гэхдээ spot-ны нөгөө юу үндсэн төрөвч рүү орж ирээ. За тэгээд би та нарт энэ нь одоо хаана харагдчихэйг хараатай би. Энэ нэрнийхээ доотлол төр энэ дэр дарангууд энд wallet гэдэг байгаа. Энэ wallet-ын дэр дарангууд энэ earn гэдэг дарна. За энэ болохтан зэрэг миний Binance дээр одоо юу яаж байгаа хийж байгаа стейкингүүдийн юу гарч ирэх нь мэдээлэл гарч ирнэ гэсэн. За энэ мэдээллээс бид нэр стейкинг гэдэг энэ дэр дараад дараа нь хаана нөгөө энэ үе locked DeFi stake надад чинь би чинь энэнийг цоожлог учраас энийг харах нь тийм үү? Цоожгүй. За энийг харах нь. Ингээд хэдүүлээ энийг юуг нь хараатай нүдээ. За энэ үе чинь би ийм хэмжээний BNB-г одоо энэ проектэнд хөрөнгө оруулаад BSC тэгээд 523 хүүхд ингээд хадгаллаа. За тэгээ хэрвээ би хадгалахаа гэг үнтхэн болох юм болчих юм бол энэ ирээдэм гэдгийг юу яана? Энэ дээр дараал би болиулчихна. Тэгвэл би та нарт болохоор яг сарын дараа энэ маань юу болов? Хаач юу? Орж ирв үү? Энэ BSC-нд яаж орж ирэх нь? Орж ирдэм байх уу юм бэ гэдгийг та нарт хэлж өгье. Яг гэвэл би өөрөө анхудаага хийж байгаа учраас та нарт өнөөдөр үрдүнгээр хэлж өгч чадахгүй юм шүү дээ тийм үү? За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Ингээд би ер нь Binance-ийн бүх стейкингүүдийг хэлээд өгчлөө. Бүгдөөрэнд нэг жоохоныг хадгалаад та нарт харуулж байна. Тэгээ би 2 сарын дараа юу болов гэдгийг би та нарт бас дахиж харуулад яваад байгаа. Тэгэхээр энэ бичлэгийн тухай 4 сарын сүүлээр тийм ээ 4 сарын 20-д гэхтэл би та нарт энэ юу болж гинөө гэдгийг та нарт харуулъя. За ингээд бүгдэнд нь амжилт. Тэгээд сувгийн маань дагж байгаа бүх хүмүүстээ баярлж байгаа. Лайк надад урмын үг хэлж байгаа бүх хүмүүст баярлж байгаа. Тэгээд ингээд юу яагаад сувгийн маань дагаад лайка дараад ингээд юу яагаад тэр нэг төрөөчийн бичлэг жоохон дуу муутай болсон мөлий уучлаарай. Миний нөгөө нэг шинэ авсан микрофон маань бас болж өгөхгүй байгаад байсан. За одоо ингээд энэ бол гайг болсон байна. За бүгдэнд нь амжилт.